Ивэн тэтгэгч Хас банк. За сайн байна уу? Сайн байна уу? За өөрийгөө танилцуулаарай. 296 дугаартай хөдрийн аюур мэдтэй. Миний мэргэжил болохоор анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуулийг бие онгох судлаач гэсэн мэргэжлэр төгссөн байна. Мэргэжлэр ажиллаг төгсөөд андаа үргэлжлүүлээд сурсан байгаа. Докторийнхаа мэргэжлийн эрдэнэ төвийн мэргэжлийнхаа сургуулийг төгссөн. Одоо тэгээ магистрийн ажлыг хийгээл явж байгаа та. Эди яг өөрөө мэргэжилтэй өөр юмар сурж байгаа боловч би энэ дуугаад болохдаа хинээс ч илүү бардам чадна гэж бодож дуулдаг. Чамд амжилт хүсье. За баярлалаа. Моримуква тасин удргара Ирисэни харулхуда Доцирун хуйтэн угэ Ири моди кину худе Хонгорохту чамаас дөө Ходөр хүнди дэжам бэнөө Хос зүрхийг ч хайтхан дээраа Хожмин чирви хунжа байнуда Дэвдүү сайхан залуу нассан Нэгэр зундархан гандага Ботхорон дэвчэдэ Соргода жабэрча байуда Хавай кэбуру тагэ чигэ Гоцин зофтын гандага шудэ Гойшоо. Мэргэжлийн дууч юм уу ч та? Мэргэжлийн дуучид ажиллах болох гэж байна. Хамгийн амьдралдаа талархаж явдаг зүйлээ сухалцааш юунд талархаж явдаг вэ? Одоо хамгийн сайхан зүйл бол мэдээж ойлгомжтой дуулаад илэрхийлээ тэрийг манд хүлээж авах. Тэр хамгийн сайхан юм. Талархаж явдаг гэснээс бас яг хуваалцааж бидэнд харамсаж явдаг ч юм уу. Тийм тохиолдол гарч юу амьдралд нь? Ганцхан зүйлээр л харамсдаг. Би олон ихээс гуруулаа байсан. Тэгээд хамгийн баг дүүтэйгээ хамт байж байгаа дүүгээ төлчижсэн. Тэгээд тэрнээсээ болоод хамгийн баг дүү маань хорвогийн мөнхсийг үзүүлсэн. Тэр үеийн зүйлийг бодглох хамгийн хэцүү байдаг. За хаста маш их харамсалтай байна. Тэгээд
Юу нь хэдтэй байсан? Чи хэдт настай байсан? Манайд бол дөнгөж хөл төрж исэн. Жоохон байсан. Би нэг 6 долоор ингээл хөвгтэйсэн баг. Амжилт хөвгтэйсэн. Тэгээд дөнгөж юу хөлд орж байгаа дөнгөж хорвоо ертөнцийг таньчих гэж байгаа жоохон бяцхан хөвгтийг гинтэх зүйлээс хоол ойлгож бүх сайхан бяцхан хүүхдүүдийг эрүүл саруул ажралтай байлгасаа л гэсэн үднээс нэг туршлаа. Авирмдээ. Ахад энэ асуудлыг хөндөж чи хизээж бити нулимсаа гаргаасаа гэж би маш их хүсэж байна. Яг гэвэл чи өөрөө хүүхэд байсан. Чиний дүүч жоохон байсан. Энэ та нарын буруу биш. Энэ томчууд бидний амьдралынхаа төлөө үргэлж зүтгэхтэй үр хүүхдүүдэд заримдаа хахрамжгүй орхидог ээжүүд аавуудын л буруу. Тийм учраас энэ асуудлыг ахиж хизээж бити хөндөсөө. Ахиж энэ талаар ярьж нулимсаа бити унгагаасаа гэж их чинь бодож байна. За одоо харин энэ асуудлыг бүгдээрээ зогсоогоод нулимсаа арччих. Оёнэ. Чи сая гайхамшигтай дуулсан авирмдээ. Йоо чам дээр ирдэг өвчтэй амар азтай байхаа тий. Ороод авир дэмжээ гэл тэгэл шууд идэл гарчих нь шүү дээ тий. Авир дэмжин ерөөсө дуудуулж өгөөл тэгэл идэх чинь. Чи үнэхээр сая бол дуучин наранг дуурай гэж бодсон гэж үнэхээр авирмэд өөрөөрөө байлаа. Үндсэн аялгыг гажуулахгүйгээр өөрийн импровизацийг маш ихтгэлтэйгээр хийсэн чинь ихчтэн үнэхээр дэндүү таалагдсан шүү. Баяра. Миний хувьд бол чи бол зүлгээд ах юм бол улам гялцаалах тийм авьяастай хүүхдэн гэж би ярьж байна. Яа би бас сэтгэл хөдлөсөн юм. Чи өнөөдөр өөрийнхөө байж чадсан. Тийм ч учраас чамд алтан базар ирлээ. Баярлалаа. Хей. Одоо чамаад хагас шигшээрөө. Энэ ч яг нэг юм шүү. Баярлалаа. Заавчгүй баярлалаа. Өвөрмөц хэрний хүчтэй дуу хоолойгоор олныг гайхшруулж чадсан авирмэд үсгүй маань Чука шүүгчийн алтан баазрыг авч чадлаа. Таагүй дурсамжаа мартаж зөвхөн радиогээ гэрэлтэйгээр төсөөлж яваарай бүсгүй минь. Аяслаг монголчууд шоуг үзэж байгаад баярлалаа. Хэрв та илүү сонирхолтой онцгой үзүүлбэр үзэхийг хүсвэл манай YouTube сувагт нэгдээрэй.